Засгийн газрын энэ 7 өдрийн хуралдаанаар өрн давтагдсан эрүүл мэндийн салбарын аврах шийдвэрийг гаргасан таатай мэдээлэл байна. Тодорхойлбол засгийн газрын эмийн үрийн асуудлыг 2 дахь удаага хэлэлцэж 7.8 тэрбум төгрөгийн эм тарианы үрийг улсын төсвөөс барагдуулахаар болжээ. Ингэхдээ эрүүл мэндийн спортын яам сангийн яамтай хамтран ажиллаж зээлийн асуудлыг улирлын мөнгөнд дүгшилжүүлэх замаар зохицуулахар болсон юм а. Ингэснээр 4-р улиралд улсын төсвөөс эм тарианы хэрэгсэл зориулж авах ёстой 10 тэрбум төгрөг 2 болон 3-р улиралд шилжүүлж авахар болжээ. Харин үлдсэн улирлын санхүүжилтийг эх 10-р сард төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэх төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр бид бол нийтдээ 13.8 тэрбум төгрөгийг 2 дахь 3 дахь улиралд одоо зохицуулт хийж бол энэ эмийн төсвийн өрийг барагдуулах за цаашлаад энэ шаардлагатай байгаа эмийн хэрэгцээг шийдвэрлэхэд бол зарцуулна. 2015 оны хувьд бол ямар нэгэн үр авлахтай холбоотой цаашлаад эмнэлгийн тусгамж үйлчилгээ тасалдах байдалд хүрэхөөц ийм эмийн төсвөтэй холбоотой нөхцөл байдал бол үүсэхгүй. Учир нь эрүүл мэндийн спортын яамнаас 2010 тонны эмийг 93 тэрбум төгрөг гэж төсвөлсөнийг сангийн яам хянж үзээд дээрх тог 83 тэрбум, улсын хурал төсвийг батлахдаа 60 тэрбум төгрөг буюу 33 тэрбум төгрөгийг хасаж эмийн төсвийг баталсан байна. Энэ нь эмнэлгүүд өвчтөндөө шаардлагатай энтерийг хангалттай өгч чадахгүй эм тарианы хомсдол ороход хүргэж эрүүл мэндийн спортын яам эм ханган нийлүүлэгчдэд өртөө болоод байлаа. Улмаар асуудалд амжирч үйлдвэрлэгчид зээлээр орлогсон бүтээгдэхүүнийхээ төлбөрийг яаралтай хугацаанд авах шаардлагатай байна. Яаралтай хугацаанд төлбөрөө барагдуулахгүй бол эмийн хэрэгслийг үйлдвэрлэгчид санхүүжилөхгүйгээс тэг зогсолт хийхэд түрээд байгаа тухайга учирлаж салбарын яаманда албан бичиг хургуулад байсан юм. Үүний дагуу эрүүл мэндийн спортын яамнаас энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсэж засгийн газар саналаа өргөлж тийхүү өчтөр асуудлаа шийдүүлсэн юм а. Харин зарим эмнэлгүүдийн зүгээс одоогийн батлагдсан 1 сарын эмийн төсөв бодит тооцоололоос бага иймээс дахин үйлдвэрлэгчид нийлүүлэгчдээс зээлээр эм тариаг авах болно гэсэн тайлбарыг хийгээд байгаа. Харин салбарын сайдын зүгээс улсын эмнэлгүүдийн үйл ажиллагаанд аудитын шалгалтын тэдний тооцоолсон эмийн өртөг яг бодит үнэн үү гэдгийг нарийн шалгана гэдгээ мэдээллээ. Бодит эмнэлгүүд дээр байгаа энэ эмийн хэрэгцээ шаардлагын дагуух зарцуулалт ямар хэмжээнд явагдж байна гэдгийг бол бид бас аудит хийж дотоод хянах шалгалтын хүрээнд бол бас авч үзэх ийм шаардлага гарч байгаа. Иргэдээс бол нилээдгүй их хэмжээний ийм санал гомдол бас бидэнд бол ирж байна. Тийм учраас бол бид нэг талдаа төсөв бол өөрөө тодорхой төсвийн зохицуултыг бол энэ эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлаганд бол нийцүүлж зохицуултаа хийх ёстой. Нөгөө талд нь энэ төсвийн зарцуулалт өөрөө хууль журмын дагуу иргэдийнхэн энэ хэрэгцээ шаардлагыг хангасан байдлаар зөв зөвтэй зохицуулах явах ёстой гэсэн ийм л чиглэлээр бол цаашдаа ажил. Ямар ч тач нөөц агентлагийн зүгээс энэ 7 хоногт хүндсэн сэдв ийх үр дүнд хүрч эмнэлгүүдийн зээлийн асуудал нэг тийш боллоо. Гэхдээ цаашид иргэд үйлдвэрлэгчдийн байр суурийг та бүхэнд илүү дэлгэрэнгүйгээр хүргэнэ.